За огийн нь 5 саяасаа 4 сарын 19-ний өдөр аялдаа гарсан. Тэгээд төв талбайдаар ах トゥ хамаатан сэдв найз нөхөд одоо клубийнхан сонирхогч дэмжигч нар гээд зөндөө олон хүмүүс биднээр гаргаж өгсөн. Тэгээд маш олон хүний итгэл найдвар те бүх юм хийгээд ингээд бид хоёр замдаа гарсан. За бид хоёр тэгээд гаргасаар л өд өнгөрөө тэгээд бацаараад явсараагаад баян өнгөрт орой 21:30 өдөрцөн. Тэгээд баян өнгөрийн мото клубын залуучууд манаас бид хоёрыг үнээр гоё хүлээж авсан, баярлсан. За тэгээд мэдээж урнаа дүү манаас бид хоёрыг өглөө зориг ирсэн байгаа. Тэгээд гаргаж өгсөн. Тэгээд бас дахлаад дэмжих үнээр гоё бүтээгдэхүүнүүд бас авчиж өгсөн байгаа. Дахиад баярлалаа. Өглөө тэгээд баян ах манаас тосмаас л нэг сольж өгч бас нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгээд мэдээж одоо уламжлалт ёсороо өдөр хаалган дээрээ бас зураг өгөөд харуулсан байгаа. Тэгсэн чинь бид хоёрыг тойроос баахан хүмүүс үрээд ирсэн. Бас хүүхдүүд зөндөө үрээд ирсэн зураг хавлаа. Тэнгуутаас баруун солгоо баахан бэлдээ цацж өгсөн дөө. Бид хоёр яг ийм их юм болохыг мэдсэн юм шигсэн. Баахан лого могото шилаад мэлаад ойр зургийн хүүхдүүдэд гарын бэлгүүд зөндөө авсан. Тэгээд өөрсдийнхөө ачааг яа гэж бас тиймэрхүү юмудаа бас мартахгүй бас аваад амаа. За тэгээд 2020 оны Ахлаад хамт аяллаа замд бас багийн ах маань бас найзгаа хамт бид хоёрыг яг энд гаргаж өгчээсэн бол 2024 онд бас дахиад дөрвөлээ энэ парагцаараа зураад болсон байт юм аа. За тэгээд мэдээж тэгээд бас ахаал оройдод гарцсан тэгээд одоо гойлтаар уучиглээд явж байна. Тэгээд яг шамрын өмнө царайлны юм байна. За яа шамарсан бэ гэвэл энэ говийн говьц салхи тэрэж чад энэ бол дриллер байсан билээ. Тэгээд за энэ ард яаж андаа гэсэн чинь танаар ёо төсөл бүст амар шуурга амар салхи зүгээр л өдөр ижиж пад хат болчих юм билээ. За тэгээд өөдөөс айгүй хүчтэй салхилж байгаа учраас мотоцикл маань 30-40 км/цагаас дээш хүртэлж үнээр болохгүй байсан. Тэгээд айгүй салхитай учраас бид хоёр баар дээр мотоциклд замын хажуу шугаж унчгаа л явжлаа. Тэгээд хэрвээ зогсох юм бол эсвэл хурд удаан байх юм бол ер нь бол хажууд шиг хамарч унчгаа л байсан. Тэгээд энэ цаг агаар онцгой нөхцөл байдлыг 2 хоног баруун амбуудаар салхишуурахтай онцгой нөхцөл байдалтай цаг агаар явуулсан зэрэглэмүүдийг хэлээд исэн билээ. Гэхдээ арайж гайвах гэж утсан чинь ийм амар юм дундуур орж ирсэн санасангүй. Тэгээд энэ салхи уулзны хажуугаар чинь нэг бороо орол нэг өндөр цогоол байгалийн хэдийн янзын үзэгдэл зүйн дам юм байдаг. Дээр хэсэнчлэн яг тэр аимшигтай үед бичлэгийг ямарч боломж байгаагүй энэ зөвхөн шуурхны цаг хэсэг нь л явж исэн билээ. Тэгээд бид хоёр мургааны шүүмжийн устдаад сос дуудах шийдсэн. Тэгээд онцгой жаанаасаа тусламж өгсөн байгаа. Тэгээд жаанаас Говьалтай аймгийн онцгой хэлэлц рүү залгаад бид хоёр тусламж хийсэн байгаа. Гэхдээ бид хоёр өмчгөрөөр явсараа Говьалтай аймгийн хаалт хүртэл явсан. Хаалтаар дөнгөж бод явж идэл онцгойхоо маань хүлээж авсан байгаа. Найз маань хэлсэн учраас бид хоёр гар бүлээг биерээ цэлмж болоо маш их даарсан гэсэн учраас дараад гал шүүмсэд гарсан. Тэгээд хоёр мото сайн мэрдэг албаагч нарыг явуулсан гэсэн тэр хоёр мотоцикл өгч юмлаа. 69-нд суугаад ирсэн. Тэгээд ирэхэд захын халуун хоол цаагтаа ажиллаа, татайлаа. За нэг халуун хоол цаа идэт нэг арай гэж амарсан хүмүүс чи явж давраал ямар нөхцөл байдал ажил байдалтай чинь танилцъя гэж зөвшөөрөл аваад тэгээд ингээд бидний ангитай танилцсан байгаа. Онцгой нэрэндээ таарсан хүн төчрэл ба гүйцэтгэдэг энэ залуусаараа бахархгүй байх ялгүй. За тэгээд 2 хоног бол нэг ийм хүү сонирхолтой өнгөрлөө дөө. Тэгээд бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Маргааш өдрөөс ахаад дэрлэлээр уулзъя. Амарлаа. Бака маш их ядарсан бай.